Дараагийн бичлэгтээ давтаа морил. За би өнөөдөр та бүхэндээ 14 хоног туршаад хийгээд үзэх юм бол өөрчлөлт гарах нь тодорхой 5 зүйлийг хэлж өгье гэж бодож байна. Бид нар чинь өдөр тутмын амьдралдаа амьдралаа улам сайжруулъя, өөрчлөе гэл тэр утгаараас тэр юм уу ямар нэгэн шин дадал, шин зүйлийг хийхийг бас хичээдэг, оролддог тий. Гэхдээ энэ 14 хоногийн туршилтын аргыг өөртөө амраар хийгээд үзэх юм бол бас зүгээр юм болов гэж бодоод байна. Юун төрөнд тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй байдаг гинэ. Хүмүүс одоо ямар нэгэн зүйл хийхдээ зүгээр ямар ч шийдвэр гаргахгүй зүгээр би энийг хийнэ гэд ингээд эхлүүлцдэг. Шийдвэр гэдэг зүйл амьдралыг нэг тийм зогсонг байдалд орцсон байгаа зүйлийг ерөөсөө маш хурдтай хөдөлгөх боломжтой байдаг гэсэн байгаа байхгүй юу. Тэг хүний өөрийн бодол ухамсар за тодорхой нэг үзэл бодол зорилго гэдэг зүйлүүдэд яг ийм байна гэсэн нэг тийм шийдвэр гаргаагүй болохоор барагтаа өөрчлөлт ердөөсөө тэрэнд нь гардаггүй гэж байна. Тэгэхээр өөртөө шийдвэр гаргаад өөрчлөлтийг нь мэдрээд ингээд яваад эхлэх юм бол цаашд тэр явагдах үйл явцууд хүртэл маш хурдтай ингээд өөрчлөлтүүд ирдэг гэсэн байгаа учраас өнөөдрийн зогсонго байдалд байгаа зүйлийг хөдлөхөд бид нарт шийдвэр гаргах хэрэгтэй болж байгааз за бидний өдөр тутмын амьдралд хийдэг жижиг үйлдэл за өдөр тутамдаа байнга хэрэгэлдэг үг гэл маш олон жижиг зүйлүүдээс бидний өнөөдрийн амьдрал нөлөөлөд явж идэг гэдгийг бол маш олон бичлэгнүүдээс маш олон хүмүүсээс бид нэр сонсож байгаа. Энийг бол гэхдээ би үнэн гэж бодоод байдгийн. Сүүлд хийсэн миний бичлэг байгаа штэ тохиргооны тухай амьдралдаа тохиргоо хийж өгснөөр амьдралаа өөрчлөх өөрсдийнхөө бодож санаж байгаа зүйлийг одоо биелүүлэх магадлал маш өндөр болдгоо гэж хэлж байгаа. За тохиргоо гэдэг нь яг үүндээ нөгөө талаараа бол бас л яг л шийдвэр гаргасан учраас хүн тэрийг яг тэр шийдвэрийнхаа дагуу тохируулж байгаа гэсэн үг болж таарж байгаа штэ. За тэгэл хүний үг биеийн эд эсэнд ингээд хүрч мэдрэгддэг учраас за бүдүүн гэдэс тарих гэл ингээд бидний үгээр бүх зүйл ингээд амьдралд дуудаж байгаад ингээд ярьсан. За тэр бүгд ингээд олон аргаар хэлээд байгаа юм шиг боловч нэг л зүйлийг ингээд хэлээд байгаа тийм ухтган болж байгаа байхгүй юу. Шийдвэр гаргаж ийж хүн чинь тэрнийхээ дагуу бүх зүйлээ тохируулна. Шийдвэр гаргахын тулд өөртөө бас тохирсон үг үйлдэл зэргийг бодол зэргийг ингээд бий болох ёстой болчихж байгаа шүү дээ тий. За тийм болохоор юуны төрөнд бас бүгдээрээ өөртөө би яг ингэнэ, би яг ийм байна, би яг ийм болно ч гэдэг юм уу нэг тийм одоо шийдвэр гаргаад үзээрэй гэж бодож байна. За тэгээд ямар 5 зүйл вэ гэдгийг танилцуулъя. Нэгдүгürt нь болохоор мэдээж нөгөө бидний байнга ярьдаг өдөр бүр бүх зүйлд хандаж баярлаж талархах гэж хэлсэн байлээ. За энэ болохоор нэг ерөнхий тодорхой одоо том зүйлүүдэд биш ерөөсөө бүр детальчилж бүр өдөр тутмынхаа амьдралд өглөөс ирээд шууд одоо юу гэдгийг энэ өглөөдөө баярлалаа гэл бүх тэр жижиг гэлтгүү зүйлүүдэд баярлалаа гэж талархаж хэлэх ийм арга гинэ. Яг тэгэхээр жижиг зүйлээс амьдралдаа байгаа одоо тэр бүх гоё том зүйлүүдийг дууддаг учраас 14 хоног энийг бас үргэлжлүүлээд хийгээд үзээрэй. Энэ хугацаанд ямар ч өөрчлөлтгүй нэг хэвийн амьдрал ингээд байгаад исэн ч хамаагүй зүгээр л ингээд өдөр тутмынхаа жижиг бүх зүйлүүдэд баярлалаа гэж хэлээд үзээрэй гэж байгаа. Яг магадгүй тэр энэ 14 хоногт тайван бус сэтгэл санаа таагүй нэг тийм тавгүй болох өдрүүд байж болно. Тэгсэн ч гэсэн би өдөр бүр талархаж бай гэж шийдсэн л бол энэ өдөр бүрийг маш гоё талархалтай ингэж өнгөрөөж үзээрэй гэж байгаа. Тэгээд янз бүрийн хүмүүстэй ингээл бид нар ч бас таарна шүү дээ тий энэ 14 хоногт яг үнэндээ бүгдэнд баярлаж талархах хэрэгтэй хүмүүс байгаагүй бас үгүй шүү дээ тий нэг таагүй хүмүүстэй ч таарна. Тэгвэл тэр үед юу гэж бодох вэ гэхээр сонин таагүй хүмүүстэй таарсан ч гэсэн яаж талархах юм гээл бас бодож иж магадгүй. Тэгтэл энэ хүн яасан гэхээр амьдрал дээр ийм бас хүмүүс байдаг юм байна гэдгийг мэдрүүлж зааж өсөнд баярлалаа гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар танд таагүй зүйл таарсан ч гэсэн тэрний талархах зүйлийг нь олж харж талархаж үзээрэй гэсэн байгаа. За хоёрт нь болохоор энэ бүр сонирхолтой би бүр заахсан шүү дээ. Шалаа өглөө бүр угааж арчих гэсэн байсан. Та нараас гайхаж байна уу? Гэтэ энэ хүн энийг бүр яг бүр ууггүй хийсэн. Тэгээд маш гоё зүйлүүд бий болсон. Амьдралаа өөрчлөх хамгийн одоо бүр энэ хүний хувьд зааж өгмөр арга бол энэ гэж бичсэн байгаа байхгүй. Тэгээд өглөө босоод 10 минут зарцуулахад л яг болно. Них амар удаан ингээ бүр өөртөө хэцүү хүндрэлтэй байдлаар ерөөсөө хийх хэрэггүй. Үүдний хэсгээ бол заавал арчих хэрэгтэй. Тэгээд үүдний хэсгээсээ коридор хэсэг хүртлээ ингээд за яг болж игэл зочны өрөө хүртлээ ч юм уу ингээд чадах хэмжээгээрээ ингээ шалаа
маш сайн мөлхөөд арчаараа гэсэн байгаа байхгүй юу. Тэрэнд ингээд арчиж яхад та хөл гараа маш сайн хөдөлгөн. Дээрэс нь алчуураа ингээд яг цэвэр усанд ямар ч бог янз бүрийн шингэн угаахч энэ төр хийхгүйгээр за дээрэс нь шалны мод ч юм уу ямар нэгэн юу ч тийм хэрэгсэл хэрэглэхгүйгээр зөвхөн ус алчуур за тэгэл та өөрөө байхад болно гэж байгаа. Өөрийн биеэр ингээд бүр мөлхөөд арчих гэдэг нь л хамгийн гол point гэсэн. Тэгээ 14 хоног юм чи бас өргөжлүүлээд хийгээд үзэхэд зүгээр юм шиг санаж байгаа. За би ч гэсэн бас энийг хийж үзье гэж бодож байгаа. Тэгээ энэ хүн тухайн үед 2014 он байсан гэлөө 12 онд яг нэг сүмийн хүмүүстэй ингээд санаандгүй уулзж ярилцж исэн юм байна л да. Тэгээ тэндээс ингээд сонсч авч исэн гэсэн. Яа тэгэхээр нөгөө гандан Японы одоо энэ сүм хийдүүд өглөө хамгийн түрүүнд бүгдээрээ яг цэвэр усанд алчуур ингээд базаад тэгээ тэрийг бүр маш сайн мушгаад тэгээд ерөөсө шалаа тэмцэтл ингээд арчдаг тийм үйл байдаг гинэ. Тэгээд энэ нь болохоор сайн зүйлийг дуудах учиртай. Амьдралын урсгал гэдэг үлээ те тэр урсгалыг сайн тал руу ингэж өөрчилдөг гэсэн юм гоё зүйл сонссон юм байна л да. Тэгээ ерөөсөө гэрте хараад бүр энийг яг 14 хоног туршия гэл хийж эхэлсэн гэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь өөр дээрээ туршсан тэр өдрөөс нь гол нь хэдэн өдрийн дараа өөрийнх нь нөгөө нэг хийх гээл ингээл байсан нөгөө одоо яг хийж байгаа тэр хүмүүс зөвлөгөө өгдөг салон гэж хэлээд байгаа нь тэр нь зөвлөгөө өгдөг тийм сэтгэл зүйн төв юм хаашаа тийм юм одоо ингээд авах бүр боломж гарч ирсэн гэж байгаа байхгүй. Тэгээ тэрийг худалдаж аваад тэгээл араасаа бүр маш сайхан зүйлүүд ингээд гарч ирээдсэн учраас бүр энийг бол та нар заавал хийж үзээрэй. Миний хүмүүст өгөх хамгийн дуртай зөвлөгөө гэж хэлсэн байгаа байхгүй юу. Тэгээ сонирхолтой ч гэсэн та бүхэн манаас зүгээр л явах тий гоё. Хамгийн гол нь энэ 5 зүйлийг хийхдээ сэтгэлээсээ нэг тийм гоё мэдрэмжтэй өөртөө хэцүүгээр биш хийгээрэй гэж байгаа. Нэг тийм хүчээр ингээл стацаастай энэ гоё юм амьдралд гарч ирнэ гэсэн тийм учраас хийж гэдэг юм уу тийм амар хүчилсэн мэдрэмж өөртөө өгөхгүйгээр зүгээр л өглөө босоод 10 минутыг гоё уушаадаа арчий гэдэг ингээд би энэ талархаж гин гэдэг ингээд нэг тийм зүгээр энгийн хийгээд үзээрэй гэсэн байна. Тэгвэл хүмүүс ингээд ямар нэгэн зүйлийг хийхдээ заавал цаана би ийм байгаа учраас энийг хийнэ гэд ингээд хүчилждэг учраас тухайн хийж байгаа зүйл нь ингээд ямар ч үр дүнгүй болцдог гэж байгаа байхгүй юу. За гуравт нь болохоор өнөөдрөөс 14 хоног ямар ч үед ямар ч зүйл болж байсан өөрийнхөө сэтгэлийг маш гоё амар амгалан байлгана гэдэг тэр шийдвэр сонголтыг хийх гэж байгаа. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоо бидний амьдрал ямар нэгэн байдлаар сонгох зүйл ч юм уу ингээл гарч ирдэг штэ тий. Тэр ерөөсөө л надад амар байна уу надад гоё байна уу гэдэг талыг нь сонгож тухайн үйлдэлүүдийг хийх гэсэн үг. Одоо яа бид нар ингээл ямар нэгэн зүйлд явах болдог штэ тий. Тийшээ үнэхээр явмаар байна уу эсвэл зүгээр гэртээ байх нь танд таатай байна уу? Надад гэртээ байх нь таатай байна гэж байгаа л зүгээр гэртээ л байдаг ч юм уу тий. Өөртөө хамгийн гоё тэр мэдрэмжийг төрүүлж байгаа зүйлээ яг энэ 14 хоногт бүр өөрийгөө нэгдүгээрч тавиад хийгээд үзээрэй гэсэн байна. Хүчээр ч юм уу те бас л түрүү хэлсэн одоо хүчлэх ч юм уу твчих эсвэл нэг тийм амар хичээх ч юм уу тийм нэг өөрөөсөө хатуу ширүүн энергийг ерөөсөө ялгаруулж болохгүй өөртөө амар таатай нэг тийм гоё зөөлөн энергийг хамгийн гол нь гаргах хэрэгтэй. Энэ бол маш том point шүү гэж хэлсэн мэлээ. 14 хоног юм чинь бас нэг тийм хэцүү биш бах те. За тэгээ энд бас нэг маш чухал юм бичигдсэн байсан. Хүмүүс өөрийн мөрөөдөл хүслээ ингээл ер нь бол бид нар биелүүлэхийн тулд татхууч ашиглахын тулд ер нь бол захиалдаг гэж ярьдаг штэ тий. Би ийм юм хиймээр байна, би ингэмээр байна, би ийм зүйлийг бүтээмээр байна гэл ингээл захиалдаг. Гол нь тэр хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд маш их хичээж байгаа тийм энерги гаргаад захиалаад идэг учраас бидний бас хамгийн том алдаа байдаг гинэ. Яагаад тэгэхээр тат хүчний хууль гэдэг нь болохоор энэ мөрөөдөл биелжих юм бол энэ зүйл биелжих юм бол надад маш гоё байна. Юу гэдэг одоо би аз жаргалтай байх болно гэсэн нэг тийм зөөлөн зүгээр л гоё энерги бэлгүйсэн ч гэсэн гэхдээ би зүгээр гэсэн нэг тийм өөрөөсөө гоё зөөлөн энерги гаргаж одоо тэр нөгөө тухайн хүсэж байгаа зүйлээ захиалах хэрэгтэй. За тэгээд одоо энэ зүйл ингэчих юм бол энэ хүн намайг ингэж харах гэдэг юм ингээд ямар нэгэн байдлаар бусдаар үнэлүүлэх гэдэг зүйлийг биш өөртөө аль болох таатай зүйлийг бодож шийдэж за тэгээд тохируулсны үр дүнд тийшээ ингэж захиалах ч гэдэг юм уу. Тэгснэр нөгөө татах хүч гэдэг зүйл маань улам илүү хүчтэй үйлчлэх боломжтой болдгоо гэсэн юм маш чухал зүйл байгаа байхгүй. Тэгэхээр бүгдээрээ ингээд өөрийнхөө хүсэл мөрөөдлийг маш тийм хичээж хүчилсэн энергиэр биш зөөлөн аз жаргалтай байх тийм гоё энергиэр хүсэж авах хэрэгтэй байгаа.
Дөрөвт нь болохоор сошиал орчноос орд тас хол байх 14 хоног гэж бас болно гинэ. Энэ бас маш үр дүнтэй байсан гэсэн энэ хүний хувьд. Юу биднэрт ингээд өөрчлөлт бий болох вэ гэхээр өөрийн нөгөө зүн сонгоо илүү сонсож авах тэр боломжийг гаргаж өгч байгаа юм байна л да. Сошиал орчин чинь хүнийг нөгөө тархиа ажилуулж сэтгэлээ ингээ бүр нэг таас ингээ орхигдуулаад байхад л хамгийн их нөлөөлдөг. Учираас тарих хамгийн их ажиллаад нөгөө сэтгэл гэдэг зүйлээ ингээ бүр ингээ марцдаг гинэ сошиалд хүн ингээ хит их бүтийн мэдээлэл уншаад ингээд хамаарад байхаар. Тиймээс одоо та бидний зүн совин сэтгэл тэгэл байнга л бид нарт нэг юм ингээд уг нь хэлж өгч идэг. Тэгтэл тэрийг юусоо сонсдгоо. Тийм болохоор сошиал орчноос 14 хоног бүр ингээд орд тас хол байснараа өөрийнхөө тэр зүн совин сэтгэл яг юу хүсэж байгаа, яагаад байгаа гэдгээ сонсох маш том боломж учраас энэ аргыг хэрэглээд өөрийгөө илүү их мэдрээд сонсоод үзээрэй. Instagram ч байна уу, Facebook ч байна уу, за TikTok гэл дээрэс нь одоо YouTube-ийг ч гэсэн түр бас 14 хоног сонсохгүйсэн ч болно. Бас туршаад үзвэл зүгээр юм болов уу гэсэн бодол төрж байна. Тавд нь өдөр бүр жижигхэн ч гэсэн хамаагүй нэгхэн шин зүйл хийгээд үзээрэй гэсэн байсан. Энэ нь заавал нэг том сорилт ч юм уу тий өөрийгөө өөрчлөх том зүйл хийх гэхээсээ илүү зүгээр л жижигхэн зүйл. Өглөө бүр кофе уудаг байсан бол өөр цай уудаг ч юм уу. Үргэлж цахилгаан шат ашигладаг байсан бол өнөөдөр нэг шатаар өсчдөг ч юм уу тийм. Ямар нэг тийм том зориг энэ төр ерөөсөө байхгүй зүгээр л өөртөө нэг тийм өөр мэдрэмж төрүүлэх учраас хийх юм жижигхэн зүйл гэж байгаа. Өнөөдөр хийсэн зүйлээ маргааш нь давтаж хийх ерөөсөө шаардлагагүй. Өдөр бүр нэг гэхээр 14 хоног юм чинь 14 шиг өөр зүйл бодож хийх болж байгааз. Тэгэхээр бас юу хийвэл зүгээр юм болоо гэд ингээд бодохоор бас маш хөвгөлтэй санагдаад байгаа. Тэгээд сонирхолтой. Эдгээр 5 зүйлийг ерөөсөө бүгдийг нь хийх алуугүй учраас эхний 1 2 гэж байгаа шүү дээ тий. Эхний 1 2-ын заавал аль нэгийг нь сонгох хэрэгтэй. Тэгээ сүүлийн 3 4 5-ын бас аль нэгийг нь сонгох хэрэгтэй. Ингээд 2-ыг хийж болно. Заавал 5-ыг хийх алуугүй. Энэ удаадаа зөвхөн 2-ыг нь хийгээд за дараа одоо нэг тийм өөртөө бас цаг зав гараад хийгээд үзье даа гэсэн үедээ өөр бас нэг 2-ыг нь хийдэг ч юм уу тий. Гол нь өөртөө амраар гээд нэг тийм сэтгэл гоё сонирхолтой хөгжилтөө тийм байдлаар хийх хэрэгтэй. Ерөөсөө ингэж хүчилж зовж тийм хичээсэн тэр энергиэр бити хийгээрээ тэгэх юм бол угаасаа ямар ч үр дүнгүй олчихно. Ямарваа нэг зүйлийг хийхдээ хамгийн гол нь ер нь өөрт гоё мэдрэмж төрж ийнү гэдгийг хамгийн түрүүнд хүн ер нь бодож үзэж хийх нь чухал. Учираас 14 хоног хөгжилтөөгөр л зүгээр хийгээд ингээд туршаад үзээрэй. Тэгээд ямар нэгэн байдлаар өөрчлөлт гоё шин зүйл бий болсон бол бүгдээрээ бас хуваалцаараа. Тэгээд би ч гэсэн бас хийж үзье гэж бодож байгаа. Тэгээд хийж үзээд гоё шин өөрчлөлт ингээд амьдралд гарч ирсэн бол бас та бүхэндээ хуваалцнаа. Тэгээд иймэрхүү зүйл ингээд туршаад үзнэ гэдэг чинь наад зах нь зүгээр л сэтгэл зүйд хүртэл нэг тийм гоё өөрчлөлт мэдрэгддэг шүү дээ тий. Бид нар шин зүйл ямар нэгэн байдлаар амьдралдаа ингээд оруулахад тэгээд би ч өөрөө бүр жижигхэн зүйлээс хүртэл амар гоё тийм кайф авдаг, одоо баярлдаг хүн байхгүй юу? Та бүхэн манаас аль алийг нь хийж үзэхээр болсноо бас хуваалцаараа. Тэгээд бүгдээрэнд нь аз амжилт, хайр, элбэг дэлбэг, сайхан бүхнийг хүсэн өрөөе. Тэгээд үргэлж бичлэгтэй минь хамт байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая. Баярлалаа.